Black Jackals-ийн эсрэг Shweden Adlers. Тоглолт эхлэх төхөж байлаа. Гадаа Mia Osamu Onigiri зарж явахыг бид хардаг. Түүн дээр 22 настай Yamaguchi ирж, буучнаад орсон Onigiri түүнээс судалдаж аав. Osamu түүнээс хөөх чи тоглолт үзэхэр ирсэн юм уу гэж асуухад хариуд нь энэ тоглолтыг яаж шалгасаж болох вэ тоглолт шүү дээ гэж хэлэн хэсэг өөрчлөгдлөө. Тоглолт эхлэхийн өмнө Hinata нөгөө л зуршлаараа ариун цэрийн өрөөлөө явж байна. Үүдэн дээр мэгцээ Kageyamaтай таран Kageyama түүнээс өнөөдөр ямар нэгэн асуудал байгаа сте гэж яжлан асууж дунд сургуулиас хойш анхны эсрэг баг болж байгаа Сет хэмээн ярилцсан. Хэсэг солигдсон бид энэ тоглолтод ямар хүмүүс хүрэлцэн ирсэн байгааг хардаг. Удаан хугацаанд уулзалтаагүй найз нөхөд эргэн уулзаж өнгөрснөө дурсан ярилцгааж энэхүү Сетийг тэсэн ядан хүлээн. Буцаад ариун цэврийн өрөөний хэсэг рүү шилжгээд Hinata түүнд би өмнөх шигээ тоглолт болгоны өмнө гидс өвддөг хүн биш болсон шүү гэж хэлж байна. Kageyama хариуд нь тэгсэн дээр гэж хэлнэ. Ийхүү Black Jackals-ийн ч нойлын ойролцоо ирж мөн адил Shweden Adlers-ийн жирэн хоорондоо хөвгтэй болон яжсан өгнүүд шидэлцдэг. Өнөөдрийн ялагч би байх болно гэж Hinatад их л олон хүн хэлж байгаа харагдлаа. Ингээд тоглолт эхлэх цаг боллоо. Ноёд хатагтай нараа өссөн хүлээсэн тоглолт маань ийхүү эхэллээ. Юуны төрөнд Shweden Adlers багийн гарааг та нартай танилцуулъя. Хувийн дугаар 2. Багийн ахлагч Аалзан гарт очид Fukuro Hirugami. Хувийн дугаар 11. Wakatoshi Ushijima. Хувийн дугаар 16. Korai Hoshiumi. Хувийн дугаар 20. Tobio Kageyama. Хувийн дугаар 7. Tatsuto Sokolov middle blocker. Хувийн дугаар 5. Дэлхийн хэмжээний эйс Бразилийн Nicolas Romero. Хувийн дугаар 1. Toshiro Heiwijima. Ийхүү Shweden Adlers-ийнхнийг танилцуулсны дараа Black Jackals-ыг мөн танилцуулна. Хувийн дугаар 4. Багийн ахмад Төмөрхан Shugo Meya. Хувийн дугаар 9. Хинээс хурдан давтлагч Adria Thomas. Хувийн дугаар 15. Ирээдүйтэй рүүки Kiyomi Sakusa. Хувийн дугаар 13. Mia Atsumo. Хувийн дугаар 6. Libero Shion Inunaki. Хувийн дугаар 12. Ноён нарны гигэ Koutara Bokuto болон өнөөдрийн тоглолтноос эхлэн гараанд гарч эхэлж буй хувийн дугаар 21. Hinata Shoyo талбай дээр гарч ирлээ. Hinata нь Oliver Barnes гэх all-around player буюу бүх үүргийг гүйцэтгэгч тоглогчийн оронд өнөөдрийн тоглолтыг хийх болсныг бид мэддэг. Хүмүүс өмнөх удаагийн авраг Oliver Barnes-ыг яагаад шинэ тоглогчоор сольж байгааг бүгд гайхацгаадаг. Ийхүү тоглолт эхэлж Shweden Adlers багт бөмбөг гаргалт очлоо. Tobio Kageyama эхний гаргалтыг хийж гайхалтай хүчтэй, хурдтай, мөн эргүүлэлттэй, өсрэлттэй даваалтыг хийдэгч Hinata энэхүү даваалтыг авч бүгдийг гайхшруулна. Бөмбөг холбогч дээр очиж Mia Osamu шинэ гишүүндээ албан ёсны угталтыг нь хийж өгье даа хэмээн Hinatад холболт хийдэг. Хурд хүч тесрэлт гээд бүх зүйлээрээ өөр төвшөнд ирсэн Hinata-гийн довтлохоо амжилттай болж бүгд л түүнийг гэртээ тавтаа морил гэцгэн. Kageyama харин их л удлаа шүү хэмээн дотроо бодлоо. Алдарт Mia Osamu-гийн үзэгчдийг чимээгүй болгодог гаргалтаар тоглолт үргэлжлэлээ. Давуулт амжилттай ч зураасны гадуур бөмбөг унлаа. Харамсалтай. Ингээд Romero-гийн давуултын ээлж хүчтэй хурдтай давуулт хоёр хүний дунд газарддаг. Хоёр дахь давуулт нь мөн л адил хоёр хүний яг голд нь очиж байна. Гэтэ энэ удаа тэд бөмбөгийг агаарт хөөргөж чадлаа. Mia Osamu-гийн он удаан жил хүлээсэн Hinata-тай хамтарсан Zero Temp-тэй холболт бүхний гайхшруулан торыг давлаа. Гэвч энэ бүгдийг мэдэж байсан юм шиг л Kageyama бөмбөгийг тоссон ч хурдтай мөн эргэлттэй бөмбөг гарн дээр нэргэн талбайгаас гарлаа. Энэ холболт өмнөх нам холболтуудаас хамаагүй хурдан мөн хамаагүй хүчтэй болохыг хуучин багийн андууд хоорондоо гайхшин ярилцсан. Илүү хурдан, илүү өндөр өсөрдөг болсон Hinata-гийн биеийн чадварт таарсан холболт гэж энийг л хэлэх баг. Black Jackals-ийн гарах хэлж боллоо. Bokuto-гийн дахин нэгэн гайхалтай өсрэлтэй давуулт амжилттай торны цаана гарна. Shweden Adlers-ийн энэ удаа бөмбөгийг агаарт хөөрүүлэн эсрэг довтлогоо шилжлээ. Талбайн өнцгөөс Ushijima довтлогоо хийхэд Libero-гийн биеинд ойн бөмбөг гарлаа. Нэмэх нэг оноо. Shweden Adlers Hirugami-гийн давуулах хэлж. Ямар ч эргэлтгүй тортой ойрхон давуулсан бөмбөг Hinata-гийн нүүрний урд ирж бөмбөгийг толгойнхоо урдаас дээшлүүлж амждаг. Сөрөг довтлогоон Sakusa маань маш шулуун цохилтыг хийж багтаа амжилттай нэг оноо авчирлаа. Ингээд хүсэн хүлээсэн Hinata-гийн давуулах хэлж боллоо. Өсрэлтэй давуулт бүгдийг шоконд оруулсан маш хурдтай бөмбөг харамсалтай ч энэ удаа будагтай талбайн яг гадна буuna. Kageyama түүнийг дийлээд бас амжнаа. Hoshiumi-гийн давуулах хэлж хүчтэй мөн л өсрэлтэй давуулт хийхэд Bokuto бөмбөгийг амжилттай өргөж чаддаг. Sakusa руу холболт хийн довтлоход бөмбөгийг хоёр дахь хүрэлтээр Libero Heiwijima бөмбөгийг холбогч руу хөрглөө.
Ромеро бөмбөгийг сэтгний цаашаа давуулах үүрэгтэй болсон гэсэн. Маш хөнгөн өсрөн хүчтэй довтлоогийн багтаа дахин нэг оног авчирлаа. Онооны ярцаа 4-6. Хошимигийн 2 дахь гаргалт бөмбөг сэтгэнд хүрэн ойрхон унаж байхад Либеро Инунаки гайхалтайгаар бөмбөгийг дээш хөрглөө. Хината сүүлийн хүргэлтийг хийхээр болж маш хөнгөнөөр Ромерогийн зүг бөмбөгийг явууллаа. Гэтэл Кагаяма Ромерогийн байрлал руу шилжин тэд маш хурдтай нам давталгааг амжилттай хийн багтаа дахин оноо авчирдаг. Хошимигийн 3 дахь гаргалт амжилттай даван мөн бөмбөгийг давталгаанд амжилттай шилжүүллээ. Ингээд хамгийн сүүлийн хүргэлтийг Ромеро хийхэр болов. Хината өмнө цуглуулсан бүхий л туршлагаа санан Ромерогийн бөмбөгийг хуурна гэдгийг мэдэрч амжилттай хүлээж авлаа. Тэр даруй хурдан давталгаа хийж Black Jackets-ийн талд оноо очлоо. Ингээд Kiyomiгийн гарах хэлж болж хүчтэй хурдтай давуулт Black Jackets-ийн дахин нэг оноо авчирна. Хоёр дахь давуултыг амжилттай дээш хөрглөө. Ингээд Хошими анхны давталгаагаа хийхэд түүнийг Хината амжилттай хүлээн авч Бокудогийн давталгаагаар дахин нэг оноог авдаг. Онооны ярцаа 7-7. Сакусагийн 3 дахь давуулт. Сеткийг онож дотор буулаа. Энэ үед Ромеро багийнхнаасаа залуусаа тэр арай нинжа шоё юм биш үсттэй гэж асуухад хинч мэддэггүй. Ромеро хариуд нь та нар ч одоо арай гүү ойлгүүтэй. Бразилийн эсний волейболын супер од штэ. Манай хүү түүнийг бүр шүтдэг гэж хэлэн Кагаяаматай түүний талаар ярилцсан. Түүнийг албаар өөрийгөө эсрэг багийнхаа хүнд өөр байрал байгаагаар харагдан өөрийнхөө хүсэж байгаа газарт бөмбөгийг авчирч байгааг тэд анзаардаг. Ийхүү тоглолт үргэлжилсээр тэдний урд өмнө таарж байсан бүхий л өрсөлдөгч нар тэдний тоглолтыг үзэн гайхширч байлаа. Тоглолтын темп хурдслаа. Хоёр талд оноог ээж дараалан авч байлаа. Мио Оцуму Хината руу хурдан холболт хийхэд Хината мөн хурдан холболтыг эсрэг зүг рүүхийн хоёр давхар нам холболтоор Black Jackets оноог тэргүүллээ. Хоёр багийн өрсөлдөөн ширүүлсээр 19-18 харьцаатай болно. Дахин нэг удаа Хинатагийн гарах хэлж ирлээ. Сөрөг давталгаанд орж Ушижима давталгааг үүсгэхэд Black Jackets багийнхан байрлал нь алдагдан бөмбөг сэтгтээ дэндүү очлоо. Энэ үед Хината хурдаараа давмгайлж давталгаар өндөр өсрөн бөмбөгт хүрсэн ч Миа руу холбож тэд дахин нэг гайхалтай оноог авдаг. Бүгд л Хинатаг маш сайн сайжирсныг биширж байлаа. Хойч угмаас Хината давталж мөн л оноог авлаа. 3 удаагийн дараалсан оноогоор онооны ярцаа 21-18 боллоо. Шведэн Айдлерсын давуулах хэлж Хината руу хөөрөлтэй давуулт ирлээ. Ядах юмгүй бөмбөгийг төгс хүлээн аван холбогчоос давталгаар руу шилжин нэмэх нэг оноо. Ромеро ээлж давталгаагаа ихэд Бокудо цээжээр хүлээж авдаг. Бокудогоор тэднийг хурж бөмбөгийг холбогч сэтгний цааш давуулан дахин нэмэх нэг оноо. Дараагийн давталгаа болоход Кагаяма энэ удаа арын игнэнээс Ушижимаг сонглоо. Хүчтэй давталгааг Хината дээр ирдэгч бөмбөгний хүч хэтэрхий их байсан тул давталгаа амжилттай болж 24-21 харьцаатай болно. Кагаяамагийн давуулах хэлж бөмбөг сэтгэнд хүрэн Мио Оцуму их л эвгүй бөмбөгийг дээш өргөнө. Хината гарч ирэн гараа далайн давталгаагаа хийх гэж байхдаа гараа солон Бокудо руу холболт хийж эхний сет тэдэнд очдог. Энэ магадгүй Айдлерсын талбай дээрх тоглолт байж болно. Гэхдээ шинэхэн гарч ирж буй Хината шоё энэ тоглолтын гэрэлтэх цэг болж байна. Хэрвээ чи үнэхээр сайжирч чадхал юм бол би амлая. Хизээ нэгэн өдөр чамаас хүчтэйг хэн нэгэн чамайг олоод л очих болно. Ингээд 2 дахь сет эхэллээ. Хоёр багийн ширүүн тулаан улмал ширүүлсээр онооны ярцаа 7-6. Бокудогийн давталгаа хаалтанд орсон ч Бокудо бөмбөгийг хөөргөж чадан дахин нэг давталгаагаар Хината давталгад Кагаяамагийн хаалтанд бөмбөгний хүч сулран Айдлерст очлоо. Хошимигийн сөрөг давталгаа хоёр хаалтны голоор амжилттай оноо авлаа. Эс дараалсан давуулалт хүчтэй давталгаа амжилттай босоор онооны ярцаа 9-10. Кагаяамагийн 2 дахь давуултыг Хината амжилттай холбогч руу өгнө. Сакуса давталсан ч бөмбөг хаалтанд орон Айдлерсийнхэн сөрөг давталгаан шилжин Кагаяма нэг гараараа Ромеро руу холболт хийн Ромеро багтаа дахин нэг оноог авчирна. Хинатагийн ширүүн давталгааг Айдлерс багийнхан хүлээн аван мангасуудын хамтарсан давталгааг бид гардаг. Гэвч Кагаяма бөмбөгийг хуурч нэмэх оноо Айдлерс ирлээ. Кагаяамагийн 4 дахь давуултыг Хината төгс хүлээж аван Бокудогийн давталгаагаар тэд оноог эргүүлж чаддаг. Тоглолт инхүү үргэлжилсээр онооны ярцаа 17-18 болжээ. Мио Оцумугийн 2 дахь давуулт. Хошиму бөмбөгийг хүлээн авч Ромерогийн давталгаагаар үргэлжилдэгч бөмбөг хаалтанд дойн гадагш гарахад Хината дахин нэг удаа багтаа давтлах боломжийг үүсгэлээ. Харамсалтай нь тэд сөрөг давталгааг алдаж Айдлерсын гарах хэлж болдог. Кагаяамагийн давуулах хэлж ирсэн байлаа. Хинатаг хүлээж автагч бөмбөгийг Айдлерсын талбаараа өгдөг. Бүгд л Ушижима руу холболт орно гэж бодох тэр агшинд хурдан давталгаа орж Айдлерс дахин нэг оноог авдаг. Кагаяамагийн 2 дахь давуултаар тоглолт үргэлжлэн 4 онооны зөрүүтэйгээр Шведэн Айдлерс 2 дахь сетийг авлаа.
3 дахь сет Кагаяамагийн даваалтаар эхэлж Black Jackals-ийн довтлогоонд амжилттай ордогч довтлогоогоо бүрэн хаалтанд оруулж Кагаяамагийн 2 дахь даваалт руу шилжинэ. 3 дахь даваалалт Black Jackals-ийн хурдан сөрөг довтлогоогоор анхныхаа оног авдаг. Миягийн гарах хэлж ирлээ. Тэр шугамаас цааш 6 алхам хийж хүчтэй даваалтаар Adlers-ийн тэнцвэрийг алдагдуулна. Ромерогийн ээлж довтлогоог хүлээн авч сөрөг довтлогоонд Бокудо шулуун цохилтоор Black Jackals дахин оног авчирдаг. Шугамнаас 4 алхам хүлдтэй даваалалт. Хошимуи бөмбөгийг алтлаа. 4 алхам авсан ч үсрэлтэй даваалтын Ромеро бөмбөгийг хүлээж авч чадсангүй. Дахин нэг амжилттай даваалт. Онооны харьцаа 5-2. Хүлтэй даваалтыг Ушижима зогсоож Adlers инхүү Мия Оцумигийн даваалтыг эцэслээ. Харин одоо Ромерогийн давуулах хэлж. Хүчтэй 2 хүний дунд орж ирсэн даваалтыг амжилттай дээш нь хөргөж Мия Оцумигийн нэрийн хуудас болсон холболтоор Бокудо дахин нэг оног авчирлаа. Ширүүн довтлохоонууд явсаар онооны харилцаа 12-10 боллоо. Мия Оцумигийн хүчтэй даваалтууд үргэлжилсээр дахин нэг оног авлаа. Adlers энэ удаа түүний даваалтыг хүлээн авч чадлаа. Сөрөг довтлохоонд Ромеро жигүүрээс шулуун цохилт хийхэд Кината бөмбөгийг авч Бокудогийн нарийн шулуун цохилтоор Black Jackals дахин нэг оног авдаг. Онооны харьцаа 13-11 болсон байлаа. Кината даваалтыг хүлээж авч Бокудо баруун жигүүрээс зүүн жигүүр рүү хурдтай довтлогоо хийж амжилттай оног авна. Adlers-ийн даваалтыг хүлээж авч довтлогоон шилжихэд Бокудогийн довтлогоо хаалтанд ордог. Либеро амжилттай бөмбөгийг хөөрөгдөгч талбайн хойд зүг рүү бөмбөг явлаа. Кината талбайн гаднаас Бокудо руу холболт хийхэд алдарт Бразилийн тоглогч Эрвин Нгабетийн 180 градус араараа хийх довтлогоог Бокудо гүйцэтгэдэг. Бокудогийн галан насч амжилттай довтлогоог араасаа хийсээр онооны харьцаа 20-17 боллоо. Ингээд Мия Оцумигийн давуулах хэлж бөмбөг Black Jackals дээр иргэн Бокудо довтлоход өрсөлдөгч багийнхан түүний довтлогоо гадарлаад эхэлсэн байлаа. Бокудог хамгаалагчийн гарлуу зөхөн гэж тамглан яг цохих тэр агшинд бүгд гараа доошлснаар бөмбөг талбайн гадна буун Adlers оноо очдог. Чи цааш явах тусам илүү том, илүү хурдан, илүү ухаантай өрсөлдөгч нартай тулгарна. Би намхан болохоор өөрийнхөө чадвар болон техникт л найддаг байсан. Гэхдээ юу гэж өндөр нам хинт ч хамаагүй. Гагцхүү дасгал сургуультыг сайн хийсэн хинч болов хүчтэй олж болтгоо. Ороо ертөнц бүгдэд энэ тэнцүү эрх тийш ханддаг байж болохын сэцүү үнэхээр харьцангуй хандчих болдог. Хошимуи довтлоо. Кинатагийн гаранд шүргүүлэн бөмбөгийг гаргах бодолтой байсныг Кината анзааран гараа доош болгосон ч Хошимуи үүнийг мэдэж байсан гэлтэй түүнлүү довтолж амжилттай оног авдаг. Энэ бол зөвхөн өндөр түвшний тоглолтын дээр гарах зүйлс. Харвуу Кината агаар дээр ингэж л тулалддаг юм. Ингээд Ромерогийн 2 дахь даваалт орж ирлээ. Сакуса бөмбөгийг хүлээж авч Кината Миягийн хурдан довтлогоор үргэлжилсэн ч бөмбөг сөрөг довтлогоон шилждэг. Дийлдэшгүй хүчтэй Ушижимагийн довтлогоо орж ирэхэд энэ удаа Кината түүнийг мөн л зогсоож чадсангүй. Онооны харьцаа 24-23. Adlers-ийн Соколов бөмбөгийг давууллаа. Сакуса сөрөг довтлогоо хийдэгч Ромеро хөлөөрөө бөмбөгийг дээш хөргөж чаддаг. Агрын игнэнээс Хошимуи довтлогоог ядах юмг үүсгэхэд Кината бөмбөгийг Мия руу өглөө. Ромеро мөрөөрөө бөмбөгийг агаарт хөрөн Ушижима энэ удаа довтлогоог хийхэр болно. Хаалтанд орон нөгөө жигүүрлүү бөмбөг явахад унахын даваан дээр Мия бөмбөгийг дээш хөргөж чаддаг. Мия шоё гэж ойрлон Кината арын игнэнээс холболт хийхээр болж хоёр гараараа бөмбөг рүү тэмүүлэн өсөрсөн боловч энэ удаа Кината өөрөө довтлогоо гүйцэтгэж инхүү Black Jackals 25-23 онооны харьцаатаар 3 дахь сетийг Black Jackals-ийн авдаг. Инхүү урд хожид хизээч болж байгаагүй гал халуун тулааны 4-р сет Мия Оцумигийн Sobis Ace-ээр эхэллээ. Бүгд хамтарсан довтлогоог Black Jackals-ийн хийдэгч бөмбөг хаалтанд орон сөрсөн хамтарсан довтлогоонд Adlers-ийн ортгоо. Ушижима довтлогоог амжилттай гүйцэтгэж онооны харьцаа 9-9 боллоо. Ушижима гаргалтаа талбайн гадагшийн Black Jackals бөмбөг очдог. Инхүү Ушижима дахин нэг довтлогоо хийдэгч энэ удаа тэд амжилттай хааж чаддаг. Кагаяма бөмбөгийг Хошимуи руу явуулдагч Кината энэ удаа түүнийг хааж багтаа дахин оноо авчирнаа. Кинатагийн гаргалт, Ушижимагийн довтлогоо, Кагаямагийн холболт гээд бүхий л үйл хөдлөлүүд энэхүү сетэн дээр төвлөрсөн байлаа. Дахиад Ушижимагийн довтлогоо оллоо. Кината өнгөрсөнд хийсэн бэлтгэлээ санаж түүний хүчтэй довтлогоог амжилттай дээш хөргөж чаддаг. Хөрсөн бөмбөгийг Томас голоос цохилтгийн дахин нэг оног авдаг. Кинатагийн 2 дахь гаргалт талбайн захад унаж
Тоглолт цааш үргэлжлэн онооны ярцаа 15-13 болсон байлаа. Ушижима давуултгийн Black Jackals сөрөг довтлогоо шилжлээ. Дараалсан амжилттай довтлогоогоор 18-15 ярцаатай тоглолт үргэлжилсээр Мия Оцумигийн давуулах хэлж хөвөлтэй давуултыг Adlers амжилттай хүлээж авч бөмбөг холболтонд ороход Кагаяма талбайн хөнгүү хэсэг рүү бөмбөгийг явуулан оноог авдаг. Adlers-ийн ээлжид амжилттай довтлогоогоо гүйцэтгэн инхүү 18-17-гийн ярцаатай болсноо. Энэ үед Хошимигийн нэрийн хуудас болсон довтлогоогоор оноог тэд тэнцүүлж чаддаг. Хинатагийн давуулт амжилттай болж газар тунхын даваан дээр Adlers-ийн бөмбөгийг агаарт хөргөж довтлогоо гүйцэтгэнэ. Харин Black Jackals-ийн сөрөг довтлогоог хийж Бокудогийн зохилт бүрэн хаалтанд орж 18-19 боллоо. Кагаяамагийн дөрөвт гаргалтыг Оми хүлээж авч Сакуса уян налархайн биеийн давуу талаараа довтлогоо хийж оноо дахин тэнцлээ. Бокудо бөмбөгийг гаргаж өөрсдийн талбай дээр бөмбөгийг хүлээж авнаа. Adlers-ийнхнийг бүгдийг шалан дээр унгаан дахин нэгэн оноог авдаг. Хоёр талын ээлж дараалан хийх довтлогоо гаргалт үргэлжсээр оноо 24-23 болсон байлаа. Black Jackals-ийн match point. Хошимигийн давуулалт амжилттай болж Мия Оцумигийн суулттай холболтоор Хината тэр хоёр минус темпо довтлогоог хийхэд Кагаяма ганцаараа зогсоочдгоо. Хината дахин нэг довтлогоо хийхэд үнэл Кагаяма түүний урд хаалтгийм. Энэ удаа Хината түүний гарын үзүрлөө зөхөж амжилттай оноог авч чаддаг. Дараагийн гаргалт болж Black Jackals дахин нэг довтлогоо хийн Бокудогийн шулуун цохилтоор инхүү Black Jackals-ийн 3-1-ийн харьцаагаар Шведен Adlers-ыг буулгаж авлаа. Галзуу давуулалт, хүчрхэг хамтрал, хурдтай довтлогоо гээд энэ тоглолтыг дуусгахыг хүсэж байгаа хүн энэ зааланд байхгүй байсан ч тоглолт инхүү өндөрсөн юм а. Удаан хугацааны бие даан судалж бие хөгжүүлсэний үр дагавар. Мөн олон өдрийн харин нутагт хийсэн бэлтгэлийн үр дүн. Тэр үед хожигдоод авсан мэдрэмж. Энэ бүгд волейбол үерэ юм шүү. V-лигийн 1-р дивизийн улирал инхүү эхэллээ. 2020 оны Токиогийн Олимп Японы шигшээг төлөөлж хувийн дугаар 10 Нинжа гэгдэх Хината Шойо, хувийн дугаар 8 талбайн хаан Тобио Кагаяма.